Технологийн салбар хурдтай тасралтгүй хувьсан өөрчлөгдөж, блокчейн, хэмэл оюун ухаан, криптовалют, олборлолт зэрэг урд өмнө төсөөлж байгаагүй хөгжлийн шин чиг хандлага механизмууд хөгжиж, өнөөгийн нийгмийн амьдралд үнэмлэхгүй нөлөө үзүүлж байна. Технологийн дэвшил, инновацийн нөлөөгөөр эрчим хүчний салбарын чиг хандлага ихээхэн өөрчлөгдөж, энэ салбар үндсээрээ шинжлэгдэж байна. Уг өөрчлөлт бидний амьдралд ч мөн олон талаар нөлөөлж эхэлсэн. Эрчим хүчний үйлдвэрлэлд дэлхийн нийтээр нар салхины сэргээгдэх их усүрийг өргөнөөр ашиглаж эхэлсэн нь хувь хүн аж ахуй нэгж бизнесийн үйл ажиллагаанд бүтцийн томоохон өөрчлөлтийг авчирч байна. Нийгмийн эдийн засаг санхүүгийн өнөөгийн төлөв байдалтай уялдуулан MGL Kelum компани Монгол улсад бие биетэйгээ харилцан уялдсан цогц төслүүд болох дэвшилтэт технологиор ногоон эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станц, уулуурхан эрдэс түүхийд боловсруулах экотек аж үйлдвэрийн цогцлбор, криптовалют олборлох дэвшилтэт фарм, хэмэл оюун ухаан бүхий дата центр, блокчейн суурилсан ухаалаг хангам нийлүүлэлтийн сүлжээ, блокчейн суурилсан эрдэс баялаг түүхий эдийн бирж, хүлэмжийн хий бууруулах төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Урд газрыг ашиглая гээд урд газрыг ашиглахдаа зүгээр нэг одоо эрдэсийг түүхий хэлбэрээр нь зөөж хүнд зарах биш. Баяжуулъя гэдэг сэдэл бол орж ирсэн. Баяжуулъя гээд ингээд уурхай баяжуулах үйлдвэр ихтэй эрчим хүчний асуудал зайлшгүй тулгарсан. Тэгээд эрчим хүчнийхээ одоо хүсэлтийг өгөхтэр эрчим хүчээр хангаж чадахгүй гэдэг асуудалтай нүүр тулсан. За тэгэхээр бид нар чинь яалтчгүй одоо манай улсад эрчим хүч бол дутагдaltaй гэдгийг тухайн үед л ойлгож байхгүй. Өмнө нь бол тог дутагдaltaй гэдэг ойлгохгүй шин. Тэр чинь бол хэрэглэгч тийм ээ. Хэрэглэгч хүн чинь бол тэрийг мэдэрдгүй билээ л. Гэтэл чинь ер нь аливаа улсын эдийн засгийг хөгжүүлэх гэх юм бол ерөөсөө суурь нь одоо байшингаар ирэх юм бол одоо фундамент тий суурь нь ерөөсөө эрчим хүчний салбар. Энэ асуудлыг шийдэхэд өөрийн хувь нэмрийг оруулах зорилгоор тус компани өөрийн эзэмшиж буй эрчим хүчний нүүрсний нөөцөд тулгуурлан 600 мегаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх суурилэгдсэн хүчин чадалтай цахилгаан станцыг цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт барьж байгуулахаар ажиллаж байна. Эрчим хүчний нүүрсний томоохон сав газруудын нэг болох Чойрн ялгын сав газарт манай улсын томоохон нүүрсний орд газрууд оршдгийн нэг нь Цайдам нуурын хүрэн нүүрсний орд газар. Богд найрамдах Хятад ард улсын хөрсөн ололт амжилтыг шингээсэн хамгийн сүүлийн үеийн технологийн Яндангүй цахилгаан станцын патентаар Монгол улсад байгуулагдах онцлогтой. Яндангүй цахилгаан станцаас ялгарх хаягдал нь Европын болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталсан стандарттай харьцуулахад азотын эслийн хаягдал 5 дахин, үхрийн эслийн хаягдал 9 дахин, тоосонцрын хаягдал бараг байхгүй буюу 25 дахин бага байна. Тус цахилгаан станц байршлын хувьд Монгол орны цахилгаан эрчим хүчний ачааллын төвд буюу стратегийн зөв байршилтай эрчим хүчний системд тогтвортой горимд ажиллах чадамжтай, өсөн нэмэгдэх цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах, импортын эрчим хүчийг бууруулах, системийн найдвартай, тогтвортой ажиллагааг хангаж чадах, үндсэн тоноглолын хувьд системийн горим ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй стандарт сонголттой их усвар юм. Ленин багшийн одоо хэлсэн үг байгаа шүү дээ. Ленин тий. Улс орны хөгжүүлэх юм бол тий коммунизм төрөх зам нь эхлээд эрчим хүч. Эрчим хүчний салбараа хөгжүүлсэн дараа аж үйлдвэр. Аж үйлдвэрээр тэгээ коммунизм гэдэгтэй адилхан манай улсад бол ерөөсөө эрчим хүч хөгжүүлэхээс наан одоо цахилгааны одоо бие даасан байдалтай болж иж дараагийн шатандаа бид нар явна. Эдийн засгийн хөгжил бол ерөөсөө эрчим хүчээр л дагнаж явна гэсэн одоо хатуу өгöd ганцхан үнэн байна. Энэ жишгээр MGL Kelum компани цахилгаан станцаас ялгарх нүүрс хүчлийн хийг ашиглан микро замг ургуулах эко фармыг дээрдүрдсэн цахилгаан станцын салшгүй нэг хэсэг байдлаар бүтээн байгуулна. Микро замгийг ашиглан Монгол орны мал аж ахуйн салбарт нэн шаардлагатай малын тэжээл үйлдвэрлэхээс гадна цааш боловсруулж био төлш, био бэлтгэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн,
антиоксидантууд улмаар ус төрөгч хүртэл гарган авах боломжтой ба ийм үйлдвэрлэлийн бүхэл бүтэн цогц системийг нэгдсэн нэг дэд бүтэцтэйгээр байгуулж өндөр үр ашигтай байгаль орчин дээлтэй үйл ажиллагаа явуулах шийдлээр төлөвлөсөн байна. Үүнээс гадна замгаас бий болсон хүчил төрөгчийг блокчейн технологиор суурилсан цахим платформоор дамжуулан дэлхийн зах зээлд нийлүүлэх, улмаар хуримтлагдсан ашгаас ойн сан шинээр бий болгох зэрэг ажлуудыг шатраалан хийж, уур амьсгалын өөрчлөлт Монгол улсад бий болж байгаа цөлжилтийн эсрэг жинтэй хувь нэмэр оруулах боломжтой. Иймд тус компани цайдам нурт байгуулагдах эрчим хүчний их усврыг түшиглэн блокчейн технологи болон хиймэл оюун ухаан бүхий дата центр, энэ чиглэлийн сургууль, сургалтын төв, офис, эдемсийн интернет, мэдээллийн технологийн томоохон зохицлбор парк байгуулахаар төлөвлөсөн. Монгол улсын хувьд эрчим хүчний хямд найдвартай их усвар болон стратегийн чухал байрлалын хувьд энэ чиглэлд Ирланд улсын хөгжлийн загварыг нэвтрүүлэн хэрэгжүүлэхэд нэн тохиромжтой. Ирланд улс хэдийгээр Европын алс хязгаарт оршдогч дэлхийн нийт цахим мэдээллийн 25% нь тус улсаас хамаарах хэмжээнд эдийнэ хүрсэн байна. Amazon, Google, Microsoft, Intel, Facebook гэх мэт дэлхийн хэмжээний интернет компаниуд Европын бизнесээ Ирландаас явуулж байна. Ирланд улсад өнөөдрийн байдлаар 60 дата центр ажиллаж байгаа. Тэдгэрийг байгуулахад нийт 8 тэрбум $8 хөрөнгө оруулалт орсон. Тэдний үйл ажиллагаанаас 2018 онд гэхэд 40 тэрбум $8 орлого орсон. Дата төвүүдийн цахилгааны хэрэглээ 700 мегаватт давсан байна. Ирланд улс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр Европт хамгийн буурай орн байсан бол дата центрийг хөгжүүлсэний үр дүнд энэ улсын эдийн засаг маш богино хугацаанд асар хурдтай хөгжин тэлж Европ ТV-ийн хамгийн чинээлэг орны нэг болж чаджээ. Манай төслийн удирдлагад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй Филипп Мойна ажиллаж байна. Энэ эрхэм Америкийн нэгдсэн улсын алдарт Intel корпорацийн Edimsийн интернет группийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тийм сонирхолтой. Яг одоо Филипп бол за байгалийн баялаг нэг үнэлэмж байгаа юм тийм ээ. Тийм. За асар их байгалийн баялаг байна. Одоо баг газрын ингээд жоохон өндөгтөр одоо эрс баялаг байна гэдэг тийм ээ. За хоёр дахь баялаг нь бол манай газар зүйн байршил. Одоо хоёр том зах зээл жоохон цаашлах юм бол зүүн Аз. Дэлхийн хүн амын бараг таланд байгаа одоо бүсэд бид нар өөрсдөө байрлалсан байна. Гурав дахь нь бол Монгол хүний баялаг. Монгол залуучуудын энэ авьяаслаг юмыг хурдан сурах чадвар. Ийм одоо энэ гурван одоо үнэлэмжийн дээр тийм мэдээж нөгөө бизнесийн боломж тийм ээ. Тийм. Ингээд энэ бүгдийг нь хослуулсан ийм үнэлэмжээр тэр захиурын хөндлөгийн олон сая долларын цалингаас татгалзаад манай одоо хамтрагч үйл ажиллагаа хариуцсан цахилгаан явж байгаа. Сүүлийн үед зарим улс орнууд сэргээгдэх эрчим хүчийг ашиглан биткойн олборлохыг хүлээн зөвшөөрөх болсон. Хөгжингүй орнуудад эрчим хүчний үн харьцангуй өндөр байгаа нь криптовалют олборлоход төдийлөн тохиромжтой бус байна. Биткойны арилжаа олборлолтыг хоригдсан улс орнуудаас олборлогчид нүүж эрчим хүчний хангамж тогтвортой, өртөг зардал хямд, хууль эрх зүйн орчин тааламжтай газар шилж хөдөлгөөн эрчимтэй өрнөж байна. Уул уурхайн баялаг нь аливаа улсын аж үйлдвэр, эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй байдаг. Дэлхийн хүн амын өсөлт, аж үйлдвэржилт, техник технологийн салбарын хурдцтай хөгжлийн нөлөөгөөр түүхий эдийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаач уул уурхайн эрдэс, түүхий эдийн нөөц улам бүр хомсдож байна. Америкийн нэгдсэн улс, Канада, Европын холбооны орнуудын хувьд эдийн засгийн өсөлтөд хадгалж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хэвийн түвшинд хадгалахад шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлтийг хомсдолтой олон жилийн өмнөөс нүүр тулж эхэлсэн бөгөөд тодорхой нэр төрлийн түүхий эдийн нийлүүлэлтийн асуудал улам бүр хурцаар тавигдж байна. Үүнтэй холбоотойгоор Европын холбооноос стратегийн ач холбогдолтой уул уурхайн түүхий эдийн жагсаалт судалгааны тайлан 2002 оноос эхлэн 4 жил тутамд нэг удаа шинжилэн гаргаж эхэлсэн. Тус тайланд дурдсанаар ойрын ирээдүйд стратегийн ач холбогдолтой түүхий эдээс хамаарах хамаарал өнөөгийн газрын тосноос хамаарах хамаарлаас ч илүү хурцаар тавигдана гэж тооцоолсон байна. Дэлхийн улс орнууд уул уурхайн эрдэс, түүхий эдийн нөөц нийлүүлэлтийг өнөөдрөөс зохицуулах чиглэлд бодлогын томоохон арга хэмжээнүүдийг авч эхэлсэний дотор бүгд дарамдах Хятад ард улс тодорхой нэр төрлийн түүхий эдийн экспортыг бүрэн хориглосон. Европын холбооноос тодорхойлсон стратегийн ач холбогдолтой уул уурхайн түүхий эдийн 66% хүртэл хувийг
бүгд найрамдах хятад ард улс дангаараа нийлүүлдэг учраас энэ шийдвэр бусад аж үйлдвэрлэсэн орнуудын хувьд хүнд цохилт болж байна. Иймд уул уурхайн эрдэс түүхийн эдийн олон улсын зах зээлд нийлүүлэлтийн их үүсвэр шинээр хөгжиж гарч ирэх хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдсээр байна. MJL Kelum компани өөрийн эзэмшиж буй орд газруудад түшиглэн хайлуур жонш, цахиур, ал чулуу, шохон чулуу, мөсөн шүү, гөлтгөн, хагас гогсчих нүүрс зэрэг уул уурхайн эрдэс түүхийд боловсруулах 9 төрлийн үйлдвэр бүхий Экотек аж үйлдвэрийн цогцлборыг бүтээн байгуулна. Бидний эзэмшиж буй жонш, цахиур, бал чулуу зэрэг эрдэс түүхийд дэлхийн аж үйлдвэр технологийн салбарт стратегийн чухал аж холбогдолтой түүхийн эдийн тоонд зүй ёсоор тооцогдож, үн цэн тасралтгүй өссөөр байна. Экотек аж үйлдвэрийн цогц төсөл хэрэгжснээр Монгол улсын эдийн засагт бодитоор нөлөөлөх томоохон дэвшил гарна гэж бид үзэж байна. Төсөл хэрэгжүүлснээр 7000 орчим ажлын байр шинээр бий болно. Нэмэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлно. Монгол улсад өндөр зэрэглэлийн нарийн технологи ноу-хау нэвтрүүлнэ. Импортыг орлох бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэж дадгаш урсах валютын урсгалыг бууруулна. Жил бүр 40 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд, 180 тэрбум төгрөгийг нөөц ашигласны төлбөрт, 500 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварт тус төлнө. Нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэдийн эрүүл мэнд болон амьдрах орчныг сайжруулах чиглэлд хөрөнгө оруулалтууд хийгдэнэ. Гэрээт компаниуд туслан гүйцэтгэгч болон бэлтгэн нийлүүлэгчээр ажилладаг орон нутгийн жижиг дунд үйлдвэрүүдийг бодитоор дэмжин ажиллана. Үйлдвэрлэсэн уул уурхайн бүтээгдэхүүнийг зах зээлд өрсөлдөхүүц үнээр арилжааны зөв сувгаар арилжах нь бидний бизнесийн амин чухал хэсгүүдийн нэг гэдэгтээ маргах аргагүй. Иймд бид блокчейнд суурилсан уул уурхайн эрдэс түүхийн эдийн бирж байгуулахаар санаа шулуудан ажиллаж байна. Биржээр арилжсан бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хүргэх оновчтой ханган нийлүүлэлтийн сүлжээ чухал үүрэгтэй бөгөөд бүтээгдэхүүний өртөг зардал бууруулах, чанарын доголдолгүйгээр хэрэглэгчдэд хүрэхэд нэн чухал нөлөөтэй. Үйлдвэрийг блокчейнд суурилсан ухаалаг ханган нийлүүлэлтийн сүлжээтэй холбох нь үр ашгийг асар ихээр нэмэгдүүлэх юм. Нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудын хооронд мэдээлэл өгөгдлийг тэгш шударгаар солилцох, хуваалцах боломжийг олгосон бүрэн дижитал экосистемтэй болсноор механик ажиллагаа ихтэй, цаг хугацаа өртөг зардал шаардсан, олон дахинд автан хийдэг ажлыг бүрэн хөнгөвчилж, хүний оролцооноос үүдэн гардаг алдааг бүрэн шийдвэрлэх боломжтой болно. Төслийг санхүүжүүлэх хүрээнд олон улсын нэр хүндтэй сан, хөрөнгийн бирж, банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа ба Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод төвтэй Жим хөрөнгө оруулалтын сан манай эрчим хүчний төсөлд 200 сая $, боловсруулах үйлдвэрийн төсөлд 260 сая $-ын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулад байгаа. Уламжлалт бус санхүүжилтийн хувьд анхдагч крипто биржийн арилжаа хийх замаар 400 сая $-ын хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх ба үүнээс 50 сая $-ыг дотоодын зах зээлд, үлдсэн 350 сая $-ыг олон улсын зах зээлд токен гаргаж нээлттэй арилжаалах замаар татна. Татан төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтаас 100 сая $-ыг цахилгаан станц, 114 сая $-ыг крипто фарм, 40 сая $-ыг аж үйлдвэрийн цогцлбор, 46 сая $-ыг эрдэс баялаг түүхийн эдийн бирж, 100 сая $-ыг дата центр төсөлд тус зарцуулна. Төслийг хэрэгжүүлэхэд төвлөрсөн бус санхүүжилтийн технологийн шийдлийн хүрээнд олон улсад нэр хүндтэй Антер Solutions, Consys Diligence, Ecodo, Felix IO зэрэг технологийн компаниудтай хамтран ажиллаж байна. Монгол улсад хурцаар тавигдж буй агарын бохирдол, дэлхийн дулаалал, хүлэмжийн нөлөөллөөс Монгол улсад эрчимтэй газар авч буй цөлжилтийн нөлөөг бууруулах зорилготой ногоон нүүрс хөх тэнгэр санаачилгаан бид 2018 онд нэгдсэн үндэсний байгууллагад танилцуулж дэмжлэг авсан ба энэ хүрээнд бидний хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг Global Action платформ болон Aegis Health Analytics байгууллагуудтай хамтран ажиллаж байна.